За тэгээд энэ халзан бүрхтэй асуудлаар сонсгол явагдсан. За тайлангаа бас харьяа байнга ороод танилцж байна. За энэ газрын ховор элемент гэд нэрлэлсэн байгаа энэ одоо зүйлээ бид хэд нэлээд одоо нухацтай судалмаар юм бэл. Нэршил дээрээс нь эхлээд ярмаар юм бэл. Одоо бид нар чинь нүүдэлчин улсууд монголчууд газрын ховор гэд очиргүй ховор юм гэж ингэж ойлгодог. Critical mineral гэд одоо нэрлэлцдэг, чухал ашигт малтмал гэждэг. Чухал юм байна гэд ингээд. Тэгэхээр бид нар энийг бол олон улсын нэршилт нь энэ тэргүүлэх ач холбогдолтой ч гэдэг юм уу, одоо үйлдвэрлэл тэргүүлэх ач холбогдолтой одоо юу уулуурхаан бүтээгдэхүүн гэдэг юм нэг иймэрхүү байдлаар эхлээд ярмаар байгаа. Хууль эрх зүйн хувьд нь бол энийг ингэж ярмаар байна. За хоёрдугаарт нь бол энэ дэлхий чинь энэ газрын ховор элементээр амьсгалж идэг. Монгол бүр алсарж идэг. Цухтааж. Бид нар одоо сая төсөв хилцээ дууслаа. Нөгөө ахмадуудын тэтгэвэр, багш нар, эмч нарын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн асуудлыг шийдэх гэж сая арай л төсөө задлцсангүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр одоо биднэрт байгаа дэлхийд гаргаад валют олж болох цөөхөө юм байна. Биднэрт нэг жоохон нүүрс байна. За тэгээд хэрүүлтэй уралтай алт байна. За тэгээд нэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дундаас нэг жин дарах нэг ноолоор байна. За ингээл өөр юм байхгүй. Тэгэхээр энэ газрын ховор элемент гэдгийг чинь дэлхий дээр одоо баг уулуурхаа ярьдаг 10 хүн байлаа гэхэд 7-8 нь ярьдаг болчиход байгаа. Энэ цаг үед бид нар энэс маш хоцорж байна. Энэ бол харамсалтай байна. Бид нар өнөөдөр газрын ховор элементийн лицензийн асуудлыг хүртэл шийдэж чадахгүй байгаа шүү дээ одоо. Ерөнхийлөгчийн зарлагтай засгийн газар дээр шийднэгдсэн. Тэгээ хуулинд байхгүй нь. Одоо газрын ховороор компани нэмж лиценз авах ямар ч боломжгүй байгаа. Гэх мэтчлэнгийн ийм олон ярих асуудал байна. Тэгэхээр энэ дээр бид нар улс төржилгүүгээр нэлээд тийм эдийн засаг талаас хараад ажиллах ёстой. Мэдээж тэр аюулгүй байдлын одоо тэр ашиглалтын үед хариуцлагатай уулуурхайн кодексуудыг мөрдөх энэ төр асуудал бол мэдээж байлгүй л яах вэ. За хоёрдугаарт энэ хамгийн их буруутай улсууд бол улс төрчид бид нар өөрсдөө юугүй очиод хортой одоо цөмийн цацраг идэвхт ашигт малтмалын холцтой энэ төр гэл ярьдаг. Тэгээд энэ би энэ халзан бүрхтэй ордыг бас олон улсын судалгаан дээрээс нь харж хахад уран тойрны хэмжээ хамгийн бага талаас одоо 3-т ороод ирэмблэгдсэн байт юм л шүү дээ. Энэ олон улсын судалгаанууд байна. 1 минут авч. Тован гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгэхээр бид нар болохоор энийг одоо хэд дахин өндөр гэдэг ингээд сурталчилсан. Тэрийг манай иргэд буруугаар ойлгоцсон. Ингээд өөрөөсөө одоо чөдөр тушаа болоод байна. Уг нь бол манай олон улсын геополитикийн нөхцөл хүндэрсэн байгаа энэ цаг үед Монгол улсын гартаа бариад улсуудтай ярилцах нэг зэвсэг болгож нэг одоо бүтээгдэхүүн болгож ашиглах юм чи энэ багхгүй. Одоо дахиад 3 жил 4 жил өнгөрөөд бид нар энийгээ баг мартандоо энэ хөгжлөөс хурдцаас бид нар хоцроод үлдчихнэ. Тэр байтугай бид нар ашиглаа суртсан энэ алтаа хүртэл ингээд 1 грамм алт 500 мянган төгрөг, унц алт $4,000 давж яхад ашиглаж чадахгүй алдчихл байгаа байхгүй. Тэгэхээр газрын ховор дээр бол бас нэлээд алдах бах. Тэгэхээр одоо энэ асуудлуудаа нээлттэй яриад хууль тогтоогч нар нь засгийн газар нь арга хэмжээг яаралтай авах шаардлагатай л гэсэн үг хэлээ. Баярбаатар гишүүн. Тэгээ тован гишүүнтэй санал нэг байна. Ер нь тэгээд өмнө та бас сайдаар салбарын сайдын хэсэг хугацаанд хариуцсан. Ер нь улс төрчид бол бид нар буруутай. Орон нутагт нь очиод янз бүрийн байдлаар зөв ойлголт өгөхөөсөө илүүтэйгээр ард иргэдэд таалагдах байдлаар ингээд сонгуулийн цаг хугацаанд өгцөн үед та ялангуяа одоо янз бүрийн байдлаар ингээд хандлага хандсан зүйлүүд бол ажиглагдсан. Тэгээ өнөөдөр энэ сонсгол өөрөө хүр дүнтэй байх хэрэгтэй гэж би харсан. Гарч байгаа энэ дүгнэлт, энэ тайлан эндээс бол одоо жишээлбэл манай энэ хамтарсан байнгын ороод парламент өөр дээр энэ хууль эрх зүйн орчныг тодорхой болгох юм үүргийг хүлээх хэрэгтэй. За иргэдэд маш зөв одоо энэ газрын ховор элементийнхаа ойлголтыг их зөв өгч энэ төр хувийн хвшлийн хоорондын хамтын ажиллагааг нь одоо ойлголцлыг нь хийх ажлыг нь салбарын яам нь хариуцж хийх хэрэгтэй.
тусгай зөвшөөрлийг салбарын яам олгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тусгай зөвшөөрөл олгосон юм бол тэр салбарын яам тэн дээрээ бас хариуцлагатай ханддаг. Одоо иргэдтэй ингээд уулзаад газрын ховор гэхээр их айхтар зүйл гэж бодоод байгаа. Одоо Тухайн сайд яг л хэлж чинь тэр ховор яг нарийн яриул энэ чинь хамгийн илбэгэл зүйл байгаа даа. Тэгээ өнөөдөр энэ бидний энэ одоо энэ үзэж байгаа дийлэгц энэ гар утасны дийлэгц гэл ингээл хамгийн наад захын бүтээгдэхүүн энэ газрын ховороос гарч идэг. Онгоцны моторын одоо хамгийн ачаал даадаг соромжлог бүтээгдэхүүн газрын ховороос гарч идэг. Гэх мэт ийм олон бүтээгдэхүүнүүд энэ газрын ховороос гардаг юм боломжтой зүйл байгаа. Тэгээ энэ дээр бол төр бол ер нь нэг улс төрчлөлтийг хаашин тавьж байгаад нэг явцсан ашиг сонирхлоос нэг тойрч хүүж байгаад нэг бодлогоо гаргаад асуудлаа шийдчихвэл улс их орны эдийн засаг нь иргэдийн амьдралд хэрэгтэй л шийдвэр гарах болов уу гэж харж санал нэг байна.